Нийт цэцгэлтэн Санжаа Сүрэнгийн зориг агсны амнисыг хүнээсэн хэргийн шүүхөрөл 18 жилийн дараа буй өчигдөр 2461 дугаар ангид эхэлсэн ч хоёр талын өмгөөлөгчдийн хүсэлтээр 7 өнөөр хойшиллоо. Шүүхөрөл хохирогчоор зориг агсны дугуй оролцох байсан ч ирээгүй. Улсын хурлын орон нутгийн сонгуульд ялагдalhүүлж засгийн эрхээ алдсан арчилсан нам 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд 6 дугаар их хурлаа зохион байгуулж намын дарга нийт гишүүдэд оролцоод сонгохоор болсон. Арчилсан намын дарга дүрсэлтгөөр одоогоор 4 хүн нэрээ бүртгүүлжээ. Бацаандам, Болд, Эрдэнэ, Гантөмөр нар арчилсан намын даргын сонгонд оролцох юм байна. Шинэ намын дарга эх оны 1-р сарын 29-нд тодорно. Нийслэлийн дөрвүүдийн цэцэг даргаас одоо ганцхан Баянзүрх дүүргийн цэцэг даргын тэмдэглэл хүлээгдэж байгаа лээ. Тус дүүргийн сонгуулиороо арчилсан нам 6 гишүүний нэрийг жагсаалтаас хассан үүнийг хууль бус үйлдэлээ хэмээн дүүргийн арчилсан намынхын шүүхэд хандаж улмаар энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа тул цэцэг даргын тэмдэглэл хүлээгдэж байна гэж өчигдөр нийслэлийн цэцэг даргын ахлах зөвлөх мөн Эрдэнэ мэдээллээ. Нийслэлийн газрын албанаас зөвшөөрлөгөө байрлуулж үйл ажиллагаа эрхэлж байгаа нийт 757 төргөн үйлчилгээний эцэгийг зөрчлөө арилгах тухай хугацаатай мэдээлэл хүргүүлжээ. Хэрвээ заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албатан нүлхэхээ мэдээллээ. Өмнө Говь аймгийн 3 тусмын нутаг, Тосон бомбын нуруу орчмын бүс нутаг дахь тусгай лицензүүдийг туслахаар захиргааны иргэн шүүхэд нэхэмжил гаргасан. Энэхүү шүүхрэл одоо 5 дахь удаага хойшсон тухай нутгийн иргэд мэдээллээ. Улсын хурлын дарга инх бол Орос улбаны улсад ажиллахаар өчигдөр Улаанбаатар хотод сувлаа. Орос улбаны улсын төрийн думын даргын урилгаар 12 дугаар сарын 14-өөс 16-ны өдрүүдэд айлчлал хийх юм байна. Айлчлалын бүрэлдэхүүнд улсын хурал засгийн газрын гишүүн, байгаль орчин айлжуулчлалын сайд Оюн Хорол, эрчим хүчний сайд Ганхүү, мөн улсын хурлын гишүүн Батэрдэн, Содорлог, Наранхүү мөнх цэцэг нар багтсан байна. Улсын хурлын нийгмийн бодлого боловсруулалт соёл шинжилгээ ухааны байнгын орны уралдаан өчигдөрүүлж алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл хөнгөлт алгах тухай хуулийн төслийг хэлцээд гишүүдийн 100% саналаар дэмжин чуулганы нэгдсэн суралцаанд оруулахаар боллоо. Монгол Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар, Ардын болон Гавьяа цолтнууд, төрийн шагналтын төрийн сойрхолт шагналтнууд тэтгэврээсээ гадна сар бүр 150-аас 200 мянган төгрөгийн төрөөс авдаг байна. Энэ нь шагналт агж ирдэг тэтгэмж юм а. За судалгаагаар энэхүү тэтгэмжийг 4780 сая ахмад авдаг. За 2015 онд энэ зориулалтаар халамжаас нийт 4.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Монгол улсаас бүгд найрамдах Беларусь улсад хавсран суугаа элчин сайд Дэлгэрмаа 12 дугаар сарын 13-ны өдөр бүгд найрамдах Беларусь улсын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.